15 үзэгчтэй маш их баярлалаа. За хөтөлбөр үргэлжлэн хүрч байна. Яг одоо та бүхэндээ зочтой уулзуулахад бэлэн болсон байна. За бидний өнөөдрийн зочдоор хүүхдийг яг өнөөдрөөс төслийн санаачлагч Амар Авдан, за мөн хүүхдийг яг өнөөдрөөс төслийн хэл ярианы багш Бямб тогтохноор хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Сайн байцгаана. Өнөөдрийн минь төргий. За студид маань ирсэн хоёртаа маш их баярлалаа. Өрсөнд маш их баярлалаа. За өнөөдөр Тийм. Одоо яг тэр тусмаа 8-аас 15 насны хүүхд багчуудад бол маш хэрэгтэй мэдээлэл бол хүрэх гэж байгаа. Эцэг эхчүүдтэй хүрэх гэж байгаа тийм ээ. Тэгээд хэдүүлээ энэ талаар гоё дэлгэрэнгүй ярина. За юун түрүүнд яг энэ төсөл хизэнээс хэрэгжих болов, хэдэн жил явж байна. За яг ямар зорилгоор энэ төслийг санаачлаад ингэ явж байгаа. За яг энэ төслийн зорилгыг бас хамтдаа сонсъё гэж бодлоо. За манай хүүхдийг яг өнөөдрөөс гэдэг төслөн маань бие хийс сэтгэлийн төтөвчдийг олгох вакуумжуулсан 50% диктатуртай цуслан байгаа. За энэ цуслан маань одоогийн байдлаар 3 жилийн хугацаанд үргэлжлээд явсан. Одоо энэ жил 4 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулах гээд бид бүхэн ер нь бэлэн болчиход байж байна. 4 дахь жилдээ тий. За гол онцлог зүйл нь 8-аас 15 насны хөвгүүд байгаа шүү дээ тий. Яг яагаад хөвгүүдийг бас ингэж яг сонгоо тий. Яг хөвгүүдийн цусланд нээх болсон талаар нь бас яг яагаад нээх болсон талаар нь асуумаар байна. За хөвгүүд за яг хамгийн эхлээд одоо яач гэсэн охтуудад одоо эрэгтэй хүмүүс тэгээ хамгийн эхний шаардлага нь охтуудад эрэгтэй хүмүүс шууд вакуумжоод аваад явхад бол бас жоохон тохиромжгүй санагдсан. За нэг хоёрдугаар гэх юм бол хамгийн гол зүйл нь те хөвгүүд буюу энэ залуучууд чинь одоо нэг улс их орноо нуруунд дээр өрөх гэр бүлээ авч явах энэ сайхан том зүрх сэтгэлтэй жинхэнэ эр хүмүүс ховордцоо тий ер нь тэгж яригдаад байна тий тэгж бодоод одоо их олон талаас нь ажиллах хэрэгтэй юм байна. Маш олон дутагдaltaй чанарууд бас харагдаад байна. Гэхдээ энд хүүхд залуучуудыгаа одоо дутагдлыг ярьж шүүмжлэх гэсэнгүү яг нүдэн дээр яг ил байгаа бидний одоо нийгэмдэр байгаа зүйлийг л одоо олж харсан. Тэрнийхээ эсрэг юу хийж болох вэ гэд эргэн үнийхээ зүгээс л одоо манай баг одоо энэ одоо цуслангаа үйл ажиллагаа явуулахыг одоо зорьсон. Ерөнхийдөө яг нэг бидний чинь за 18 нас хүрлээ цэрэгт явлаа цэрэгт яваад л нэг эр хүн болдог гэдэл ер нь ойлголт байдаг шүү дээ. Ер нь ирчүүд бидний чинь тэнд л очиж юм үздэг, тэндээс л нэг хатуучдаг гэдэг. Тэгвэл 8-аас 15 насны хүүхдүүдийг яг багаас нь яг энэ бас нэг энэ амьдралын нэг юм жоохон ч гэсэн юм ингээ суулгаж өгөөд ингээ явж гин гэдэг нь өөрөө тэр хүүхдүүдийг заавал цэрэгт явахаас нь явах дээр биш яг өмнө нь бас нэг юм зүйлийг бас нэг ойлгуулад ухааруулах нэг юм боломжийг бас бүрдүүлж байгаа юм болов уу гэж. За энэ яг ямар учиртай юм бэ? Яах ёстой юм бэ те? Энийг бас нэг гоё дэлгэрэнгүй тайлбарж өгөх зүйтэй болгоо. За энэ өдрөнд баярлалаа та бүхэнд урьж оролцуулсанд. Тэгээд энэ нэвтрүүлгийг мэдээллийг бас үзэж байгаа үр хүүхдийн төлөө гэсэн ээж аавууд ер нь та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За бидний бас нэг бяцхан зорилго оршил ярьсан зүг болов гэж байна. Тавчхан бидний үндсэн суурь бол багш. Тэгээд багш хүний зорилго, багш хүний үүрэг гэл олон зүйл байгаа л да. Тэгээд ярилцж байгаа Амар Авдан маань ирээдүйн одоо зөв иргэн бүтээх нь одоо биднээс бас шаардлагатай гэдэг юм зорилго ярьдаг. Айхтар тэр андуурч улс төрж байгаа юм шиг үгүй. Яг өөрийнхөө оногдсон энэ мэрэгчлэрээ л ирээдүйд одоот ч юм уу те хүүхдүүдэд нөлөөлөл гэдэг юм зорилгоор тэр зорилгын хүрээндээ одоо диктатуртаа цуслан ажиллая гэсэн зорилготой байна. Одоо бусад цуслангуудыг бодвол манайх тэр диктатур гэдгээрээс ялгаатай баг. Олон зүйлээр ялгаатай л да. Бусад цуслан үүсгээгүй. Манайх болохоор ерөөсө ахуйн байдалтай ер нь шулуухан тэм дураараа байхгүй л гэсэн үг ерөөсө. Тэр дураар байхгүй гэхээр одоо өглөө болгон тий цэрэг шиг загнаал зандарсан асуудал бол ерөөсөй байхгүй. Хүүхдүүдийг маш сонирхолтой аз жаргалтай байдлаар одоо эрх хэрэгчлөөгийн тодорхой хэмжээнд хэмээд зөв хүн байх, зөв хүүхэд ямар байх вэ гэдэг тэр зүйлийг л бид нар бэлтгэж байгаа гэсэн үг. Тэгэхээр өглөөд бид нар яг сэрдэг цагтаа байгаа хүүхдүүдийг бодвол бусад цуслангийг бодвол тэгээ бид нар хамгийн дөрөнд гүүн эрүүл мэндийн бодод тодорхой хэмжээний гүүн тэр нь өдөр цаг хугацаагаар
одоо хугацаа нь уртсан. Тэгээд хичээлүүд нь жоохон хүн тал руугаа орно, ухаарлын тал руугаа тий. За мөн дээрээс нь тэгэл уул хангаар бид нар чинь Улаанбаатараас 43 км яг Төв аймгаас нэг 8 км-ийн зайд Манчри дээр явж байгаа. Тэгэхээр вакуум гэдэг нь болохоор тэнд бол өөр одоо аялал зуршлын ч юм уу зугаалгаар ч юм уу хүн бол бараг байхгүй л гэсэн үг хөвчлэн ялангуяа нэгтгэс баасан гарагийн хугацаанд бол тэгэхээр тэнд бол нөгөө тоглож наатаас илүүтэйгээр сурч боловсрох нь арай их хэл гэсэн үг юм. Би хэл сэтгэлийн боловсролыг ихтэй хүүхдүүдтэй сонирхолтой тоглоомын аргаар амттай байдлаар зугаацах байдлаар хүргэдэг л гэсэн үг юм. Нэг өрсөлдүүлэх байдлаар тийм гэсэн үг юм. Яг ингэ бодонгууд одоо түрүү хэллээ шүү дээ тий. Ингээ загинж зандраад байгаа диктатур 50% гээд байгаа юм биш ээ. Яг нэг юм төлөвлөгөөний дагуу ядаж нэг заасан цагт ирээд босчдөг тий. Ядаж нэг одоо жижиг сажиг тий ажилд одоо ингээ хамтдаа хийцдэг ч гэдэг юм уу. Яг юм энгийн зуршлуудыг ер нь бол огт хийхэ болцсон л гэж бодоод байгаа л та. Өсвөр насны хүүхдүүд бол тий. Нэг хийх ёстой нэг хоол идээд аяга хураагаад угаах ёстой гэдгээ бас ухамсарлаагүй хүүхдүүд бас байгаад байдаг ч юм уу. Яг тиймэрхүү зүйл болоо л гэж ойлгоод байна зүг үү? Яг үнэ. Би бас сайн тайлбарлаж чадахгүй. Та яг голын мал хэлжлээ. Одоо аливаа зүйлийг адилтгах хэрэгтэй бол та бусад цуслан дээр одоо нийтээр хоолоо идсэн бол угаасаа аяг тавгүй хураах нь хууль угаасаа хураадаг. Манайх болохоор дахиад яах вэ? Өөрөө угаана л гэсэн үг. Өөрөө угаана аяганд үлдсэн хоол байх юм бол тодорхой хэмжээнд долоодог. Тэр нь болохоор мэдээж ачаал бүгдл өндөртэй шүү дээ. Хилний булчин, ирүүний булчин, чангарах учраас тэгээд идж байгаа бидэнд олдож байгаа энэ хоолыг бас маш их үнцнээр авч байгаа шүү дээ. Утга учраа нэг амьд амьтан бас чинь амиа алдаж штэ гэдэг ч юм уу. Энэ бол ямар нэгэн байдлаар шашин, ямар нэгэн байдлаар одоо хүүхдийн нэг үзэл баримтлал бид нар суулгах гаагүй. Зүгээр л Монгол мөн чанар монголчууд чинь 100 малаа гаргадаггүй байсан. Мал амьтны ам таслахад хүртэл бас их тийм бэлгшээд хүндэлтэй ард юм шүү дээ. Энэ байдлаар ингээд сэтгхүйд нь насанд нь онцлогдсон тааруулал бид нар тодорхой хэмжээний мэдээллүүдийг зөв байхыг л хүргэж байгаа гэсэн. Чи энэ нэгэн зүйлийг одоо унгаацсан эвдэлсэн болохгүй зүйл хийх юм бол бусдаас нүдрүү хараад тэ үннээсээ ингээ уучлалтгүйдэг байх хэрэгтэй. Өглөө босоод ерөөс хамгийн ихний дадал зуршил нь амаргүй л баг. Бүтэн өгүүлбэрээр ярих, бүтэн өгүүлбэрээр тайлбарлах. Өглөөний минь сайхан амарснаа ээжээ. Аав би өрчин ингээд таагүй зүүдэлж хонлоо гэж ингээ бүтэн өгүүлбэрээр ярих. Одоо ч манайха ер нь тэгэл утсаар ярьчаад толгойн дохио хэлбэрээр ярьдаг болсон байна шүү дээ нийтээр. Одоо миний заадаг сургуулиуд шүү дээ юм байна. Одоо нэрийн дүрдээ яг гэхдээ ер нь л тийм болоод байна л да. Тийм учраас аль болох амьд харилцаа, амьд өгүүлбэрээр өөрийгөө ингээ 100% ингээд бишмаа их тодорхой хэмжээнд бүтэн өгүүлбэрээр ойлгомжтой байдлаар тайлбарлаж танилцуулдаг тийм үгүүгээ хэлдэг байхыг л хэлж байгаа. Тэгээд дээрэс нь би бас нэг жоохон чанхан байх хэрэгтэй шүү дээ тий. Тэгээ нөгөө талаараа бид нар ирчүүд тий. Хэрэгтэй хөлт бас нэг эрүүл хоол бүх юм нь бас стандарт манай Америкагийн маань бидний арталд одоо манай яг хоол судлалаар бол тий хоолны амин нэмэрийн салбараас олон жил ажиллаж байгаа манай Америкагийн маань ээж байгаа бид нар яг арталд яг хүүхэд шимдэж ял норматив стандартыг яг ийм ахуй орчинд шүү дээ Монгол гэрт ахуй орчинд ахуй нөхцлөөр сүү цагаан идэгээр хэрхэн яаж авч болох вэ гэдэг бүх хэмжээ зам бас гаргаад өгсөн учраас хоол тал дээрээс асуудалгүй гэсэн үг юм. Тэгээд ихвчлэн цагаан идэгээр л бөмбөгдөх юм. Яг хэдүүлээ ерөнхий ингээ яриад байгаа боловч яг дотроо бол ингээд за тэр хүүхдүүдийн бие махбод дээр бол ингээд өөрчлөлтүүд ингээ гарахаар тийм хөтөлбөрүүд байгаад байна. Зөрүүлээд бас адилхан хэл яриан дээр тий бас ийм хөтөлбөрүүд байгаад байна тий. Яг энэ доторх энэ дэлгэрэнгүй танилцмаар байна л да. За ингээ явсан хүүхдүүд маань ямар өөрчлөлттэй гарч ирэх юм, ямар эерэг үр дүнтэй гарч ирэх юм тий. Тэрийг бас үзэгчдэд хүргэх зүйтэй болгож байна. За. Би бэлтрийн тал дээр бол ерөөхдөө яг бидний барьж байгаа өнцөг байгаа л та. Ер нь 10 жилийн хичээлд ч гэсэндээ бид нар заадаг штеп. Хүүхд толгой математикч болох албагүй гэдэг шиг манайх одоо хүүхд толгой яг тамирчин болох албагүй. Лектор, илтгэгч, жүжигчин байх албагүй. Хүн болгон одоо номлогч гэдэг юм уу одоо тийм хүн байх бас албагүй. Гэхдээ бүгдээрээ сайн хүн байх хэрэгтэй. Сайн хүнээс гадна нийгэмд нөлөөтэй хүн байх хэрэгтэй. Нийгэмд нөлөөтэй хүн гэхээр ийм албан тушаалтай нэг бол одоо инфлюенсер гэдэг ч юм тийм биш.
өөрийнхөө хүрээлэл дундаа баатар байх хэрэгтэй. Жинхэнэ эр хүн байх хэрэгтэй гэдэг талаас нь л хандж байгаа. Энэ дундаа бид нар одоо юуг яг тодорхой яг хийлж өгöd байгааг бол Библиэлтэр тал дээр бид нар өглөө босоо гүйчин. Монгол бүхийн одоо дивэ шаваа гэдэг зүйл юу вэ тий? Одоо малгай дотор залаа гэж юу вэ? Зодог нь юу вэ тий? Одоо хитэн ширээстэй яаж байдгийг гэдэг ч юм уу. Заавал бүх бол албагүй шүү. Гэхдээ монгол хүн мэдэх ёстой зүйл. Ирээдүйд тэр хүүхдүүд өөрсдөө хүүнэртэй болно. Тэгээ тэр хүүнэрт хий хэлж өгөх. Тэгэхээр энийг ярьж. Тэгээд дээрэс нь энэ залуучууд нийтээр одоо энэ ууц өвчүүгээ цагаан сараар тавилаа гэхэд шаант, богц, тий одоо сүүж далаа хаашаа харуулж тавих уу гэдэг асуудал бас нэг мэдчих авах хэрэгтэй. За тэгээд дээрэс нь хил ярианы тал дээр одоо сая багш маань бол хэллээ. Хил ярианы тал дээр одоо тодорхой хэмжээний одоо цэгцтэй, зөв, диихцтэй гэж ярихаас илүүтэйгээр бүтэн өгүүлбэрээр ярина. Толгойд өгөхгүй гэж энэ тал дээр нааж байна. Сэтгэл гэдэг бол манай бол маш том зүйл байна. Эцэг эхийн ач ямар чухал вэ? Эцэг эхийн ачийг дурдж өдөр болгон сануулнаа. За тэгээд дээрэс нь 10 хар нүгэл 10 цагаан буйны ялгааг харуулнаа. Энийг ялгааг харуулснаар хүмүүс ер нь энэ нь ийм ялгаатай гэж хүүхэд танин мэдчих өөрөө танин мэдчихэл аавна гэхээс шууд мэдэхгүй шүү дээ. Бид нар ч мэддэг байсан шүү дээ. Тэгээ энэ хоёрын ялгаа нь алийн хэвэл зөв, алийн хэвэл буруу гэдгийг ялгааг гаргаж зөв зөөлөн нам дуугаар ярьдаг. Ир хүн гэдэг чинь ийм сайхан уян дөлгөн. Гэхдээ бас ийм агуу сайхан сэтгэлтэй. Тэгээд дээрэс нь хүч чадалтай. Тэгээд дээрэс нь хүнтэй зөв боловсон өдрөө хараад ярьдаг. Ийм хүнийг л бүтээгээл одоо хөтөлбөр дундаа бол энэ рүү зорж байгаа. Дотор нь бол хөтөлбөрийнхаа дундуур бид нар одоо өчнөө хөдөлгөөн хил ярианы дасгалууд ингээ байгаа боловч нэгийг нь ярьж, нэгийг нь хийхэд сэтгэл гэдэг зүйл дээр одоо хүүхдүүд ерөнхийдөө тогтвор сууршил маш муутай болсон. Нөгөө хэдхэн секундыг рил үзээд тарих толгойд ч юм уу одоо тэр одоо их тогтвор муутай болсон. Тэрийг тогтвортой байлгах үүднээс 20 минутын 15-аас 20 минутын бясалгал хийдэг өдөр болгоо. Гэхдээ тэгж амар ингэсэн тэгсэн биш. Зүгээр амьсгалаа дамжуулж эргэлтээр хийхтэй тийм л одоо бясалгал гэсэн. Бид нөгөө цуслан гэдэг үндсэн бас өөрөө хадгалах хэрэгтэй. Хүүхдүүдийг сонирхолтой зугаатай байдлаар тоглож наадуулах зөндөө байлгүй яах вэ? Тэгтээ үндсэн 3 багш маань хичээлээ заагаад бас өдөх нөхцөл гарна. Бид 3 хичээлээ өдөр болгоныхаа хичээлийг өдөрт 2 орох хичээл болгоныгоо 6 удаагийн хичээлийг өдөр сонирхолтой байдлаар орохыг хичээнэ. Тэгтээ хүүхдүүд төшөө бас амттай хэлж байгаа ярьж байгаа бидний хичээлийг өөр сонирхолтой өөр өнцгөр дамжуулж үр дүн хүргэхэд бол бид нар бас өөр багш нар авчирдаг. Түүний нэг нь хил ярианы чиглэл дээр одоо про театрын маань жүжигчин, найруулагч Бэлгүүн гээд найз маань ярьдаг. Тэгээ Бэлгүүний бол хичээл зааж байгаа хичээлүүд нь бүр илүү сонирхолтой. Би тал руугаа, хөдөлгөөн тал руугаа, аяр, ритм, хэмнэлгээ бүр их сонирхолтой байдаг. Юм ч бас Бэлгүүн багшаа авчирдаг. За мөн одоо олон улсын шүүгч, спортын мастер, Шинэ Монгол сургуулийн маань одоо биеийн нэмрийн багш Ганзоо гээд найз маань бас ирж бас Америк багш маань арай нэг өөр сонирхолтой чиглэл зүйлийг бас заадаг. За тэгээд яг ингээд ийм төслийг санаачлаад яг ийм арга хэмжээ ингээд зохион байгуулж байгаад бол маш их баярламар санагдаад байна л да. Ийм төрлийн цуслан одоо ер нь яг хэр олон байдгийг бол сайн мэдэхгүй байна тийм. Одоо 8-аас 15 насны хүүхдүүдийг хөвгүүдийг ингээд яг тэр цусланд нь очоод нэг хэл яриа за би фильтрийн хувьд ч гэсэн. За тэгээд тэр ахуй соёл юм аа ингээд мэдээд ирнэ гэдэг чинь өөр маш том одоо хөрөнгө оруулалт юм болов уу гэж би зүгээр дотроо харж байна. Тэгээ эцэг эхчүүдийн хувьд ер нь хэр хандлагатай байна, яаж хүлээж авч байна. Ер нь хүүхдүүдээ ингээд яг энэ чиглэл рүү явуулах сонирхол хэр байна. Одоо ингээд диктатур гэж солонгод л бас нэг жоохон айх ч юм уу те бас нэг тийм асуудлууд байдсан болов уу гэж бас бодоод байна. Ер нь тийм хандлага ажиглагдж байна. Ер нь эцэг эхчүүдийн хувьд. За. Энэ тал дээр манайх одоо өнгөрсөн 3 жилийн хугацаанд хөтөлбөр маань ч боловсрж байгаа. Багш нар бид бүхэндс нь бас боловсрж байгаа. Аль болох юмыг төгс сайхан хийж гинсэн. Юун дээр алдах чинь, юун дээр хитрэх чинь гэдэг тал дээр бас одоо өөрсдийгөө одоо танин барьж байгаа гэх юм уу те. Ингээд явж ирсэн. Энэ хооронд бол гэхдээ
бид нар одоо ингээд танаа телевизийн урилгыг хүлээж авах хэмжээнд бас ингээд ярилцлага өгөөд ингээд сууж байгаад их баяртай. Тэгэхээр энэ хэмжээнд бол очоогүй бид нар нөгөө нэг ойр тойрныхоо хүмүүстэй яриад фэйсбүүкээр өөрсдийнхөө хувийн аккаунтаар ингээд хүмүүст ингээд зүгээр шеэрлээд тий. За манайх одоо ийм цустай явж байгаа шүү гэд. Тэгэд биднийг ингээд сонгож явсан өнгөрсөн энэ 3 жилийн хугацаанд сонгож явсан эцэг эхчүүдтэй маш их баярлалаа. Бидэрт итгэл хүлээлгэж алга үрсүүдээ өгсөнд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд эцэг эхчүүдээс их сайхан сайшаалтай гоё өгнүүдийг их сайхан сонсдог. Эцэг эхчүүдээс юу гэж ирдэг вэ гэвэл 10 хоног байлгахгүй муу гэдэг яриаг л их дараад нь явуулдаг. Ер нь 10 хоног бол бүр гоё болох байжаа гэдэг ч юм уу. Тэгээд бид нар бол ер нь суралцж байгаа. Цаашдаа үр дүнгийн хувьд бол одоо эцэг эхчүүд дээр яваад очихоор эцэг эхчүүд маань за манай одоо хүүхэд аяга ингээд өөрөө дандаа угаадаг болсон. Өглөө босч гүүмээр санагддаг болсон. Айгүй сайн тустай болоод их ажилсаг болоод хүрээд иржээ гэж. Бид нар гэр бараад бариулаад ч юм уу гэр бараа барих нь зөв шүү дээ. Гэхдээ одоо өөрсдийн юм хийхгүйгээр зөвхөн тухайн хүүхдийн өөрийнх нь төрсийг аймс гэдэг юм уу тийм. аягийн өөрөөсдөр нь болгож байгаа шүү дээ. Тэгэд иймхэн жижигхэн зүйлийг л өгөхөд хүүхэд тэнцээ ажилтаа болоод гэртээ очиж байгаа л бидний тэр нэг жоохон гой санагдаж байгаа зүйл. Тэр нь агуулгаараа бидний зорилгоч төр хичээл зааж байгаа энэ туслангийн маань яг онооч нь бол нэг юм зөв хандлага, зөв дадал зуршлыг л олгож байгаа. Тэрс яг Америк өвшин хэлсэн тэнд сэтгэлийн ямар амгалан мэдэр сэтгэлээ танин мэддэг хүн болох бол дараагийн асуудал байх бас зөв байх. Би бэлтрийн удлаг төлөвшөлтөө дойди тий би чанга бол дараагийн асуудал байх. Амар цэгцтэй ярьдаг, тод чанга ярьдаг тийм байх албагүй байх. Зүгээр л эдгээр зүйлүүдийг нэгдсэн аливаа зүйлийг хайрладаг, аливаа зүйлийн утга учирыг бас жоохон ойлгодог. Ээж аав маань энэ овц намайг энэ орчлон төрүүлэхэд миний хичээл ном тий энэ бүгдийг бас тодорхой хэмжээнд өглөө нарнаа зүчийн бүр хүртэл ажиллаж хөдөлмөрлөж ядарч стрессдэж угаасаа л хүүхдүүд машин дараал сигнал дараал битүү стресс байгаа угаасаа одоо эдгээр насны хүүхдүүд сайн ойлгож байгаа шүү дээ. Тэгэхээр энэ их бэрхшээлийн давж ээж аав маань бидэнд бас өгдөг юм байна гэдэг зүгээр л юм талархал хандлагыг авч байгаа тий ойлгочихж байгаа гэсэн үг. Эдгээр зүйлийг л бид нар бас тодорхой хэмжээнд л нэвтрүүлэхийг л бож. Уг нь бол бид тийм л байсан ард түмэн шүү дээ. Яалчгүй л одоо ингээл вакуум орчинд хатад нэг халтаа артл ер нь тий баг их цагаа өнгөрөөдөг болсон байна те. Ер нь хамааралтай. Суур хүмүүжил гэж ярьдаг шүү дээ бид нар те. Суур хүмүүжил сайтай хүүхэд ер нь их нийгэмдээ сайн байдаг те. Эрдэм боловсрлоос илүү ер нь суур хүмүүжил. Тэгвэл 8-аас 15 насны хүүхэд гэдэг чинь яг нэг юм юмыг ойлгох хэмжээнд хүрж байгаа юм хүүхдийг яг тэгвэл яг тэр бас нэг юмыг те ахын тэр одоо тэр библ тэр одоо юу гэдэг хэл яриа одоо бүх зүйл дээр нь ингээд нэг яг тэр суурийн нас ингээд тавьж өгнө гэдэг нь өөрөө хамгийн чухал асуудал. Одоо ингээд ээж аав үзэж хахаар таяр ч гэсэн easy ингийн санагдаж байгаа. Угаас л байдаг юм чаддаг юм хийх ёстой юм байгаа даа байхгүй юу? Ямар амархан юм юуг нь заах гэдэг юм. Яг ингээд дотгошоогоо өнгөөгд харах юм бол энэ бүх зүйл бүгд автомат болсон байгаа даа байхгүй юу? Ер нь бол утас барайл за гэрээ тоос соруулахад хүртэл одоо тэгэл коноптараа хайж ийн эсвэл тэгэл гараараа ингэж шít. Бид өөрөө нэм хүүхдээ чинь зараад байгаа хийгээд байгаа юм биш. Нөгөө ахуй чадваруудыг л суулгаад байгаа юм байдаг шүү. Хүн ер нь ямар ч нөхцөл дээр амьдрал шүү. Гэрээ шүүр чинь аягаа өөрөө угааж чинь аягаа ухт ус ямар үнцэнтэй байдаг үлээгээд бүх юм чи автомат болсон байна шүү. Мэдээж одоо яг нэг асуудал байгаа нь энийг хүүхдүүд сонсоод за би энэ засланд яг явах хэрэгтэй юм байна гэд явах нь бол цөөхөн болоо гэж бодож байна. Тийм тийм нэг юм хүүхдтэйгээ нэг юм ярилцах биш те. Зүгээр шууд яв ийшээ яв. Би бол тэгмээр байгаа байхгүй те. Энд очиж нэг 17 нэг явчаад ир гээд нэгээс нэг юм байдал харагддаг л та би их олон эцэг эхчүүдтэй бас ярьсан. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд. Яг хүүхдийнхээ боловсролд ч анхаардаг. Адилхан хүн болох ёстой шүү гэдэгт анхаардаг эцэг эхчүүд түлхүү манахыг яг сонгоод ирээдүйд нь яг энэ нэг ийм нэг чадвартай хүн болох ёстой шүү. За энэ нэг бидний багаас арай жоохон ондоо шилтэй, ондоо байх гэдэг шүү гэж байгаа гэж харж байгаа эцэг эхчүүд
маш зоригтойгоор хүүхдүүд явуулаад байна уу гэж харж байгаа. За ярилцах хугацаа маань өндөрлөх төгсөн бай. Тэгээ ярианы төгсгөлд бас яг хизээ одоо яг энэ бүртгэлийг аваад байна тий. Хідэн ээлж бас явах гээд байна. Яг хэд хоногийн хугацаатай юм тий. Тэр талаар гоё мэдээл. За бүртгэлийн үед манайх одоо ч бүртгүүлж болж байгаа. 6 дугаар сарын 21-ээс 6 дугаар сарын 28, 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 7-ны гэсэн өдрүүдэд манай цуслагын маань 2 ээлж товлогдсон байгаа. За тэгээ холбоо барих бол одоо доор утас тавих бол энэ утсаар утастайгаар одоо холбогдох боломжтой. Манай цуслагын маань байршил бол Төв аймгийн 100 мод хотын хойн байр дах Манчрын амд байрлаж байгаа. Нийт хүүхдийн тоо 15 байх нь тий. Тэгээ хөл толгой нь олдохгүй олон хүүхд биш энэ цөөхөн байгаа юм байна. Үр дүнгийн хувьд бол маш дүүгээ явуулъя гэж бодоход хүртэл их гоё санагдаж байгаа байхгүй. Тэгээ та хоёртаа маш их баярлалаа. Маш гоё орчинд, маш гоё сургалттай хөтөлбөртэй. Тэгээд 7 хоногийн хугацаанд ч гэлээ маш чанартай. За ярилцлагынхаа төгсгөлд мэдээж бас эцэг эхчүүдээ бас яг энэ хүү цусланд бас хүүхдүүдэд явуулаасаа гэдээ бас нэг өөрөх хэрэгтэй болоо гэж бодож байна тий. За дэлгөөхөө мэдээж амьдралын утга учруулсан хайртай инхри үрсээ одоо ингээд даатгаж өгнөдөг бол маш тийм бас шууд заагчих бол шийдвэр биш байх. Гэтэ санаа зовлтгүй бид бол одоо багш гэдэг энэ чиглэл мэргэжлэр бас баггүй хугацаанд ажиллаж байгаа бас болцож байгаа. Ийм багш нар байгаа. Таны хүүхдийг бол аюулгүй 24 цагийн хяналт камертай хөл хөдөлгөөн маш багтаа зөвхөн бямб нэмдэл иргэд тодорхой хэмжээнд агааралж байгаа ууланд алхаж байгаа хүмүүс ирдэг. Бусад талаар ерөөсөө намгум, вакуум орчин хамгийн гол нь одоо 7 хоногийн хугацаанд эрүүл цэнгэг агаард сүйт цагаан эд яг органик сүйт цагаан эдэн дээр тэгээд мэдээж бие бэлтэр сэтгэл хэл яриан дээр нь бас зөв дадалтай сайн хүн болгохын бас нэг бяцхан бас юм суур хүмүүжил болгохын төлөө ажиллаж байгаа багш нараас итгэхэд одоо хүүхдүүдээ бас зориод бүртгүүлээрэй гэж хэлмээр байна. Маш сайхан нийгмийг том зүрх сэтгэлтэй хүчрхэг хүний төлөө тус бүтээж чадах тийм сайхан том зүрх сэтгэлтэй жинхэнэ нэр хүмүүсийг бүтээцгээе гэж уриалмаар байна. За маш их баярлалаа баярлалаа. Баярлалаа. Хүүхдийг яг өнөөдрөөс төслийн санаачлагч Амравдан хүүхдийг яг өнөөдрөөс төслийн хэл ярианы багш Бямб тогтоохнаар бидний өнөөдрийн зочноор оролцлоо. За хөтөлбөртэй хамтаас үзэгчдэд маш их баярлалаа. Хөтөлбөр энэ төрөнд өндөрлөж байна. Маргааш энэ цагтаа ирэх уулзлаа. Тэр баяртай.